Монгол Улсын үндэсний номын сан. Монгол Улсын үндэсний номын сангийн төвд номын сан хөмөргийн хуучин ном судрыг цахимжуулан хадгалж хамгаалах зорилго бүхий төвд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл 1990 оноос эхэлж 2018 оноос өнөө хүртэл үргэлжилж байгаа төслийн 2 дугаар шатны үйл ажиллагааны явцад 120 мянган орчим нэрийн 2 сая гаруй хуудас судрыг цахимжуулан хадгалжээ. Монгол улсын үндэсний номын сан нь эртний судраар бичгийг бол маш их хэмжээгээр хадгалсан Монгол улсдаа 1 номерт орох тийм том хэмжээний байгууллага. Энэ эртний судрууд дотроос үндэсний номын санд бол маш их хэмжээний төвд ном судар хадгалагддаг. Энэ нь жингийн маш нэлээд их хувийг эзэлдэг байгаа. Энэ судруудыг бид нар яаж хадгалж хамгаалах вэ? Хойч үедээ яаж өглүүлж үлдээх вэ гэдэг асуудлыг бол авч үзэж энэ талаар шийдвэрлэх арга хэмжээг бол авсан байгаа. Эннийх нь шийдвэрлэж байгаа арга хэмжээний нэг хэсэг бол энэ төсөл хэрэгжиж байгаа үйл явц юм аа. Одоо үндэсний номын сан дээр ингээд төвд номыг каталогжуулан захимжуулах төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл маань 2018 оноос хойш Asian Legacy Library буюу Азийн өвийн сан Buddhist Digital Resource Center буюу Буддийн захим өвийн төв гэсэн 2 Америкийн төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар энэ төсөлд бол 10 хүн ажилладаг. Үндэсний номын санд нийтдээ 1,100 гарчиг ном, 41 мянган баримтаг ном хадгалагддаг. Тэдгээрийг орчин үеийн технологиг ашиглан хадгалж хамгаалах ажлыг бол энэ төсөл хийж гүйцэтгэдэг байгаа. Ер нь соёлын биет өвдөд тооцогдож явдаг энэ төвд ном судар нь тэр төвд ном судрыг биетээр нь хадгалж хамгаалахаас гадна захимжуулан хадгалж хамгаалах нь бол энэ цаг үед бол маш чухал асуудал байгаа. Захимжуулан хадгалж хамгаалах асуудал бол маш их давуу талуудтай. Яагаад гэвэл энэ судрыг захимаар нь хадгалж хамгаалснаар хүртээмжийг сайжруулдаг байгаа. Захимаар хадгалагдсан судрыг зөвхөн энд ирж суугаад биш өөр хаанаас ч үзэж болох тийм боломжийг нээж өгдөхөр бол маш их ач холбогдолтой гэж үздэг байгаа. Өнөөдрийн байдлаар энэ төслийн хийж гүйцэтгсэн ажил гэвэл тэр хадгалагдж байгаа тэр өчнөө номноос нь бид нар 2 сая 700 мянган хуудсыг захимжуулаад хадгалчихлаа. 140 мянган орчим гарчиг судрыг бүртгэгчлээ. Энэ нь бол үндэсний номын санд хадгалагдж байгаа нийт ном судрын 10%-ийг бол хийчихсэн гэсэн үг. Энэ судрыг бид нар шууд вебсайтад үнэгүй татаж авахар байрлуулдаг. Монгол Улсын үндэсний номын сан